Хүмүүс одоо өрөвслийг ямар нэгэн бактери вирусын халдвар шиг ойлгоод байгаа юм. Өрөвсөл гэдэг бол биеийн дотор үүсдэг процесс. Өрөвсөл гэдэг бол ерөөсөө хитцсэн ачаалал байхгүй. Мах идлээ өөрийнх нь задлж чадхаас их мах идэх юм бол өрөвсөлд хүргэнэ. Илүү ялзарсан ураг биеэр эргэж байгаа. Задарч чадаагүй ураг гэсэн үг шүү дээ. Нойр дутуу бол шууд өрөвсөлд хүргэнэ. Яг тэгэхээр нойр бол дархлааны эсийг өөрийг нь маш сайн ажилуулахад тусалдаг хамгийн том зэвсэг шүү дээ. Цагтаа унтаж чадахгүй одоо оройтож унтдаг хүмүүс байдаг, ажил ихтэй, хичээл сургуультай. За ийм байх тохиолдолд өрөвсөл ямар нэгэн байдлаар идэж ууж байгаа зүйлээс сэтгэл санаанаас үүдэх одоо эрсдэлтэй. Тэгэхээр нүүрсэн өрөвслийг бол маш амархан газар ахуулдаг зүйл бол нойрны алдаа идэг. Цагтаа унтахгүй байх юм бол өрөвсөл бол цусан дотор маш амархан явдаг буюу нөгөө бидний одоо цагтаа унтаад байгаа нойр маань дархлааны Т-ийн үйл ажиллагаа зохицуулдаг. Т-с гэдэг бол маш их олон одоо хог буртгийг цэвэрлж өгдөг. Том өрөвслүүд идэж устгадаг эс шүү дээ. Тэрний үйл ажиллагаа нойроор төвчдөг учраас цагтаа унтчих өрөвслгүй байна. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь цагтаа унтахгүй тохиолдолд бидний мелатонин, кортизол гэж гормонуудын үйл ажиллагаа хямардаг, тэгш бус явдаг. Эдгээр өөрөө хямраад ирэхээр бидний бие дотор ямар нэгэн байдлаар өрөвсөл үүсэхийг хялбаруулдаг. Тэгэхээр өрөвсөл гэдэг бол гаднаас битгий хаагаараа өрөвсөл гэдэг бол биеийн дотор үүсдэг процесс. Хортой одоо эдээ ундаа ууж одоо хүртэх юм бол өрөвсөл үүснэ шүү дээ. Түүнээс гадна хүмүүсийн хамгийн их түгээмэл өрөвсөл үүсгдэг шалтгаан бол ерөөсөө л нойр. Хангалттай нойр авахгүй байх, биеийг цэвэрлэх боломж өөртөө өгөхгүй байх. Маш том одоо өрөвслийн одоо голомтууд дээрээс нь нэмээд таны идэж ууж байгаа, илүүдүүлж хэрглэж байгаа, цагаа олохгүй хэрглэж байгаа, зохицоогүй хэрглэж байгаа бүхнсүүд бол өрөвсөл үүсгдэг гэж ойлгочих болно. Тийм болохоор бидний уламжлалт хүнс бол маш сайн. Гэхдээ энэ дэлхий дээр ургаж болдог болгоныг бид нар идэж болно шүү дээ. Байгаль өөрөө зөвшөөрч байгаа. Тэгэхээр энийг их зөв зохицуулж идэх хизээд нь юугаа идэх юм бэ? Хаана нь юугаа ойлгох юм бэ? Миний нас хэд вүлээ? Миний ажлын ачаал ямар вүлээ? Миний хөдөлгөөний идэх ямар вүлээ гэдгийг тооцож явахгүй бол одоо явж байгаад өрөвсөл өртөждөг. Тэгэхээр энэ бол халдвар биш ээ. Энэ бол биеийн дотор үүсэж байгаа бузин солилцооны ядаргаанаас гэх юм уу үйл ажиллагааны алдагдлаас үүсэж байгаа юм процесс шүү.